Энэ одоо баг угаасаа ийм юм байна. Ганцаараа нөгөө орондоо унтахдаа юу сонсгоо мэдэхгүй хүмүүст зориулсан богино влог шүү. Эхлэл төгсгөл гэж аахгүй. Өнөө. Өнөө. Хүйжи. Тэгэл нэг юм чи ихлээр энэ бицтааш гэдэг үснүүд салаад ингээд дохонц ингээд яраа гараад. Тэгээд өмсөөсөө хөөрхөн болцсон байгаа. Хамаагүй дээрсэн. Үсээ угаацсан байна. Үсээ угаагаад гэж төмпөн тавиад хайчлаад. Арайс усаад гэж. Тип үгээд байгаа юм байна. Тэгэл өөрөө зовлонгоос сонгодог болохоор тэгэл болийг гэж бодож байна нөө. Би бол жоохон зовоод үдцүүл зүгээр гэж боддгоо. Чи хангалттай зовж байгаа шүү дээ. Одоо ер нь хангалттай байхгүй. Үнэ. Тийм тэгвэл яг ингээл угаасаа ингээл хүмүүс өөрөө зовлонгоо сонгодог тэгвэл яг ингээл нэг юм угаасаа л биш юм шүү гэсэн зүйл байнгуутаараа тэгэл тэрийг өөрөө сонгохгүй бол тэрнээс араас нь явангуутлаараа хитрхи хүсээд тахлаараа ингээд зовоод тавьж явуулж чадахгүй. Тий, хитрхи хүсээд тахлаараа хүсэл нь их болдоод ирэхлээр ингээд зовооддаг ингээд амар нэг хүн хүсээд дээ шүү дээ. Нэг зүйлийг тэгэл тэрийг авч чадахгүй болохоор ингээл гэх. Тий. Тэгээ болж чадахгүй. Тий. Гэтэ би сүүл нэг TikTok үзээд тэгсэн чинь тэрэн дээр ингээд нэг охин ярьжсэн байхгүй юу? Миний ингээд анхны үе ирчихсэн хүн ингээд нэг юм амар гоё битэй нэг юм модель залуутай амар юм адилхан байсан. Тэгэнгүүтлээрээ би ингээд хідээч тэр хүнийг нөгөө нэг юм одоо хүмүүсийн нөгөө нэг юм өөрийнхөө төвшний биш гэж ямар ч нэг гэж бодож байгаа. Яадаг бол хүн хүснэ үнээр авч чаддгийг шүү гэх тийм эс. Тэгэнгүүтлээр би бас нэрээ тийм ч юм уу гэж бодож байгаа. Тэг мэдгүй. Гэтэ ингээд сони ингээд яг нөгөө нэг миний яг тэр нөгөө 6 дээр яг нэг юм яг одоо яг энэ period цагаас эхлээд яг миний нэг юм одоо нэг юм кармик үе дуусчмаасаа нэг хайр дурлал морлын үе эхлэм гисэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь харин тэгээд яг тийм болох гээд байгаа юм болоо гэж бодоод тэгээд зүгээр мэдэрсэн. Тэгээд зүгээр нэг юм байна уу да гэл хараал тэгээд тэгэнгүүтлэр нөгөө нэг би өөр амир хит хөөрөддөг штеп бас аим хөөрөддөг штеп хөөрснөө ингээд талон дотроо ингээд гачан ургуулж бодснаа тэрэндээ ингэж ингэснээр дараа нь тэрэндээ гонгоод өөрөө тэндээ даарч маглаад тэгэнгүүтлэр тэгчвэдэ гэж амир айгаал байна өөрөө жоох хязгаарлалтай. Гэтэ амар сонирм байгаа гэдэг яг ингээд миний ч одоо 27 наснаас эхэлсэн нэг амьдралын бүлэг байгаа штеп. Тэгэнгүүт тэр одоо дуусах нэг бүлгээ дуусгах юм гэж бодохоор сайн. Тэгээд одоо 30 наснаас шинэ бүлэг эхэлж байгаа байхгүй юу? Харин тий. Гэхдээ нөгөө зүгээр ч нөгөө нэг дуусгахдаа яг ингээд хаалт хийх ёстой юмнуудаа хааж бүр ингээд таарч байгаа амар сонио. Нөгөө танаас агаад нэг амьдралын нэг амар яг тийм мөчлөг гэдэг нь амар байд юм байна л та. Байд юм байна. Тэрнийхээс яг тэрнээс яг сайхан дууссан. Аха. Тэгэл мэдгүй тэгэл нэг одоо л кофе уучлаач. одоо зүгээр гоё шүү дээ. Та чи хэдэн настай хүн блэ? Ах нь 80 он гэж социализмын шахуу. Үгүй кофе авчихвал би бас кофе авчдаг юм уу? Үлдэх. Чи автал хүрээд ирж дээ. Автал хүрээд Викторийн чи ажил хийж Та байна. хоёр яриад дуусч тэгээд Би гоо гэрс дуус болоо. Хоёрын чи ус төр ирж За байна. ярьчаар. Гэж би тэр дуусах болоогүй. За нэлээ удаа ярина. Юу ярьж байгаа юм. За өөрөө залгаа гарахыг чи харна. Тэр яриад байж чадна шүү. Энэ одоо баг угаасаа ийм юм байна. Ганцаараа нөгөө орондоо унтахдаа юу сонсгоо мэдэхгүй хүмүүст зориулсан богино влог шүү. Эхлэл төгсгөл гэж аахгүй. Өнөө. Тэгэл итгэхэд яг ингээд яг би ч одоо нөгөө нэг ингээд нэг юм хүмүүн татагдаж матагддаггүй шүү дээ. Ерөөсөө ингээд зүр сэтгэл юм догдож могдолдгоо. Аха. Тэгснэ ерөөсөө тийм байхгүй байж байгаад ингээд сая ингээд гинт тэгсэн чи би бүр ингээд өөртөө итгэхгүй ингээд юу вэ би ийм мэдрээд байгаа юм уу? Би бүр ингээд гайхсан заа ингээд зүрх ингээд амар бүл захаа би бүр ингээд шоконд ороо тий ингээд юм хийгээд сууж ийснаа. Гэт нэг амар сонирн басна ингээд ямар сонирн мэдрэмжүүд гинт нэг доор ингээд болоод байна би гэдэг ингээд өөрийгөө гайхаад тэгснэ ингээд нэг юм Чиний нүдэн дээр од шиг масж ирсэн ярьсан чинь. Ингэсэн чи хөөх юм. Тэгэл мэдгүй би нэг юм. Тэгтээ нэг тэр нэг юм бодлон байгаад байдаг гэх юм нэг юм.
би нэг юм дулаж болохгүй ч юм уу нэг тийм мэдрэмж байгаад гэдэг Өөрийгөө кодлсон уу? тий нэг юм цаанаасаа би ингээд хүнтэй болж угаасаа болохгүй юм байсан. Хүн гарч ирэл би хүн хайрлах чадахгүй байх гэсэн айдас байгаад гэх юм уу. Тэгмүүлэр яг тийм мэдрэмж гинт ингээд амар зүрх гараад ирсэн чинь зүрхэндээ гараад ирсэн чинь гинт миний тэр бодол орж ирсэн ингээд амар ингэж өөрийгөө дарснаа. Гэтэ би өчнөө юм үдэж туулцсан. Одоо би хангалттай өөрийгөө мачур болцсон. Би одоо ингээд хайрн бэлэн гэж бодонгууд яг нөгөө нэг одоо би чи бас одоо тэгэл нэг юм openly gay байнгуутлаар ингээд тэр хүнийг би бас геймийг мэдгүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд шууд одоо ингээд нэг юм хандтай байгаагаа илэрхийлэх бас боломж байхгүй. Тэг чи ингээд нөл айдас шүү дээ. Тэгмээр бас одоо ингээд би чи бас нэг юм тесрэх өмг шиг байгаа байхгүй. Хаа үүшээ ирсэн юм уу? Сайн хавж ирүү. Тий. Тэнгуүлээ би бас өөрөө тэгж боддог байхгүй нэг юм. Тесрэх өмг шиг боддог байхгүй би. Ягаад гэвэл нэг ингээд одоо ямар ч одоо нэг юм одоо энэ харилцаан дээр тесрэх өмг шиг тэгэнгүүтэр ингээд тесрэх өмг ингээд байж байгаа явж ангуутлаараа би ингээд нэг юм нэг хүн ингээд надад таалагдчих маадагдал тэгэнгүүтэр би бас ингээд өөрийгөө илэрхийлмээр байгаа шүү дээ. Санагдаж шүү угаасаа өөрийгөө илэрхийлмээр. Илэрхийлэхгүй бол угаасаа дараач ауткомыг мэдэхгүй. Гэтэ би бас өөрийгөө илэрхийлчих юм бол тэр одоо тэр хүнтэй үүсгэж ирсэн харилцаа ч юм уу тэр хүний мэддэг байсан тэр одоо хоёрын дунд байсан тэр нэг юм connection гэдэг буруу шууд дэлбэрэл дуусгах гэх юм уу. Тэнгүүд нь яг тэр айцаас амар аа. Дэлбэрхээс араа. Тэнгүүд ингээд зүгээр л явж исэн зүйлийг зүгээр байлгаж болох байхгүй юу. Тэнгүүтлэр бас зүгээргүй байлгах гэх юм бол зүгээргүй байлгах юм бол амар эрсдэлтэй тий амар эрсдэлтэй. Тий тэр амар эрсдэлтэй байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэгэл хэцүү маа. Ер нь баг миний single ашиглалтан тэр юм шүү. Яа би бол өөрийнхөө шалтгааныг үнэхээр олоход хэцүү байна. Ямар ч тач янз бүрийн юм хардгуу тийм багт болно гэж боддог мөртлөө дотроо нэг өөрөө ч мэдгүй дүр бүтээсэн. Тэгэхээр ингээд гарч ирсэн хүн болгоноос хүн болохгүйг нь төрүүлж харахыг өөрөө хүсэж байдаг өөрөө ч мэдлгүй. Болж байгаа юмнууд надтай ингээд тохирж гинүү гэдэг нь хамаагүй. Нэг л юм болохгүй л тэгэл за гэж шууд ингээд зай бариад байна. Наач тэгвэл бас угаасаа яг нэг юм дефенс механизм байна л да угаасаа. Тэр хүнийхээ болохгүй юмыг хүлэн зөвшөөрөхөөс айж байгаа. Тий. Тэгвэл тэр тэгвэл өөрийгөө би хамгаалч тэгвэл. Тий. Өөрөө бас өвдөхөөс шууд айж байгаа. Тий. Тэгэхээр ингээд нэг юм гэтээ ууг нь яг над өвдөлт чинь бас амар одоо над мэдрэмж чинь зүг байгаа байхгүй юу. Тэнгүүдээр нөгөө талаараа бас ингээд бодонгод нэг юм хүнийг ингэж хайрын зөвлөхөн өвдөлт ч одоо нэг юм үзэсгэлэнтэй өвдөлт гэх юм уу. Тим юм ард үлдэх цаа нэг юм хөнгөн байдаг шүү дээ. Тим юм бас байхгүй болохоор тэрнээсээ айгаад байгаа юм болов. Аль эсвэл магадгүй зүгээр манай одоо монголчууд их юм хайшин. За тэгтээ монголчууд төлхөө орлох гал да яг улсын инженер төрөөд өссөн. Тэгээд монгол хүмүүсд амар сайн мэднэ. Тэр зүгээр бас бидний хүмүүжлээс ямар байсан мэднэ амар хаалттай өссөн. Сэтгэлээ илэрхийлж болдог нөгөө ойлголтоор бити ойлголт загиндаг юмд соёлоор өссөн юм чинь их хүмүүс нэг өөрийнх нь дотоод сэтгэлээ илэрхийлэхээс амар айдаг баха. Тэрнээс гадна бас нөгөө бусдад муугаа харуулахаас айдаг айцтай болохоор дандаа л сайн байх гэж хичээгээд хит хичээсэндээ бусдаагаа өвдөгдөх юм уу. Амар сонин зэрэгэлтэй. Тэгэнгүүт тэгэл ингээл тимээтэй. Тэнгүүдтэй бас угаасаа тий бас тэр нөгөө нэг юм rejection-ыг хүлээж авч сурах гэдэг зүйлийг бас амар ойлгож байгаа. Үгүй гэдэг зүйлийг ингээд зүгээр хүлээж авах. Тий. Тэгэл тий. Тэрнээс угаасаа амар өвддөг байж байгаа. Тэгээ одоо л сурж байгаа одоо. Заавал ингээд минийхаар байхгүй байвал надад хэцүү санагддаг байсан чинь. Яагаад заавал надад хэцүү санагдаад байгаа. Зүгээр л өнгөрөөч болох юм дээр чинь. Шаналал тэгээ. Стас ингэж ярьсан чинь бас сонирхолтой шүү. Нэг юм бас нэг юм зүрхэн дотор бас нэг юм сонирхолтой мэдрэмж ирж байна. Яг нэг юм өөрийгөө амар ингэж хаацсан, хамгаалаад ингээд би нэг юм персоналититэй тэгмэд яг өөрийгөө эдгэж байгаа, амар сайн байгаа. Гэтэ ингээд deep down яг ингээд хайрын асуудал дээр болохоор яг нэг юм ялтч ингээд өөрийгөө нэг юм сонин өөр газар авч шийдчихсэн. Тэгмэд яг ингээд ярангуут ингээд нэг юм бас нэг юм амар юм минийс өөр нэг юм имзэг хэсэг ингээд гинт хөндөгдөөд тийм шүү дээ гэсэн зүйл гарч ирж байна.
Мэдгүй маа. Сонин шүү. Яг хуу хүн ингээл амар юм хосоороо байх ёстой. Эсвэл ясгүй юм шиг. Гэтэ хүн ганцаараа байх нь гоё. Ганцаараа сурах ёстой. Ганцаараа өөрийгөө амар гоё төгжүүлээд явах нь гоё. Өөрөөсөө байсарах нь гоё. Тэгмүүд би одоо тэгж явсараа би одоо ингээд өөр өөртөө байгаад өөрөөрөө ойлгоод тэгээд сурцсан байгаа байхгүй юу? Тэгэнгүүт гин за бас нэрээ бас нэг юм. Тэнгүүд өөр юм бодож эхэллээ. Тэгэнгүүт ингээд за хостой байвал одоо ямар яах вэ? Би одоо ийм төвшөнд хүрч ирчээд би хостой хосын харилцаанд ирээд өөр хүний би яг юм хосын харилцаагаар ингэж таньж мэдий. Гэвэл би одоо ямар яах вэ? Би тэр үед амар депрешэнд амар бицдах шиг байсан. Тэгмээд одоо би ямар хандлага гаргах вэ? Тэр юм өөрийнхөө дараачийн нэг юм өөр бийг армаад байгаа гэх юм уу? Өөр бас нэг юм хайр гэдэг зүйлийг бас experience хийхэд нэг лээ өөр левелээ дуусгах цаас тийм нэг ахмаар санагдаж байгаа юм. Тэгвэл нэг одоо нэг юм яг хоо ингээл найз найз энэ төр ингээл хайр маяг үнэхээр амар сайн мэддэг. Гэтэ нэг юм хайр. Тэр амар сонир байгаа байхгүй. Зөвхөн тэр хүний нэг юм тэр хүний хос гэдэг мэдрэмжийг авах ямар юм бол ямар хүн гэдгийг мэдэхгүй тэр хүний амьдралынх нь ингээд гол хэсэг болох одоо ингээд том болтон ийм өнцгөөс ямар байх вэ тийм үнэ бага ямар үзсэн яраас тэнгүүдлэр ингээд нэг юм хайрлуулж үзсэн хүн бусад хүнийг хайрлахдаа бас илүү амар танаар хайлаад байдаг шүү дээ. Тэнгүүд одоо хүмүүсийг хайрладаг байсан дараа нь хостой болсныхан дараа хүнийг бас яаж хайрлах болж юм амьдралыг бас арай өөр яаж харах бол гэдэг амар нууцлаг. Тэр нууц сонирхолтой нууцаа. Мэдгүй маа. Тэр нууцыг мэдгүй маа. Харин тийм ээ. Яг ямар мэдрэмжүүд өдөр болго авдаг бол. Сонирхолтой. Маргалтахад хүртэл яаж маргалтах бол одоо. Үгүй харин нэг юм гоё ингэж хүмүүс тонж мэж үнээр үзмээр байна. Би бүр өстой. Бүр хүмүүс гомтооч байсан бүр ингэж за гэдэг нэг юм хүн тонж байна л. Тэгэл уулт молч багцах байх таа. Тэр нь өөртөө гоё байгаа л дээ. Тэнгүүд ингээл манай найзад чи бүрстэй гарч орхооч байж. Чи хөө хизээс юм болцсон. Нэг юмтай болцооч бүр хүнээ байжээ. Тэгвэл тийм ээ. Таас яам уу? Харин найз нь бүр үнхээр тэгдэм байна. Тэгэж та нар яриадсныг одоо л ойлголаа. За өнөөдөр уусаа харж уусаа бит хоёр хүнсээ цогцолох хэвээр. Яа нэрээ яг хүнс цоглуулахыг хийж өгмөр байгаа. Харин тийм ийм мэдэн гэх тэнгуэл тэр нөгөө хайртааныхаа идэх дуртай зүйлийг ингээд бүгдийн тээж мэддэг. За ингүүл дуртай байдаг. Ийм зүйл идэл гоё байдаг та. За нэг ингүүл иддэг гэх тэгвэл чи нэг идэж үзсэн үү гэдэг ингээд. Тэнгүүлээр ингээд нөгөө хүн нэг яг нөгөө хүнийгаа ингээд юм ярангуут ингээд амар ингээд мэдж байгаа ч гэсэн ингээд тэнэг болоо. Тийм үү. Дахид асууж байгаа. Нэг юм зарим юмыг худлаагаасаа мэдгүй зарайлж байна л тийм. Зүгээр. Тэнгүүлээр ингээд нөгөө хүнийг ингээд ийм тийм юу байдалд оруулаад бид хүний тийх амьдралтай байдаг байхгүй нэг юм хүнийг юм мэддэг. Би хүний онцгой байх амьдралтай байхгүй юу гэдэг нэг юм сайн бай. Хүний хажууд мундаг гэдгээ мэдэрдэг. Тийм нэг сайн бай, мундаг байна, хүчтэй байна. Ингээд ямар ч одоо юмэр ч юм ингээд нэг юм тэр хүн нэг юм тий зарим зүйлийг мэддэг байсан ч гэсэн хажууд нь мэдэхгүй зарил. Тийм. Тэгвэл ингээд нэг юм өрөөнд дотор 10 хүн байгаад одоо яг миний тэр ингээд сайн хайртай гэж байгаа хүн ингээд жоохон ингээд нэг юм жоо өөр мөртө санаа зовоод юм тийм байж майхан бол бид тэр үнийг тэр доторх хамгийн онцгой байлгаад татвар хэмжээний байхгүй юу. Тэгмээд яг тийм хэмжээний өгж мөгөөл тэгж байж байгаа галах таа. Тэгснэ ингээд энгийн хийж байгаа ингээд жижиг сажиг энгийн юмд хүртэл амар гоё харагдаад тийм. Зөвхөн тэр хүнд амар зохиж байна. Тэрийг харж бишрээ. Тэгснэ ингээд нэг юм нууц хилмэлтэй гэж хоорондоо нууц төхөө зам мамаатай тэгэл хоол моол амар хичээж хийгээд Бидтэй хоол хийдэггүй гэтээ хүнтэй болох юм бол би угаасаа хоол хийдэг би хэлжсэн. Угаасаа хоол хийдэг шүү. Марлаа угаасаа гой хоол хийдэг. Марлаа угаасаа 5 material угаасаа тэгэхээр гал. Тэгэл одоо ингээд бодоол хангууд яг тэр зүйл рүүгээ бэлтгэл яваал гэж юм шиг. Гэтээ ингээд тэгээ хоол байгаад байгаа ч ойрхон ч юм мэддэг. Наана нь дахиад өөр үзэх юмнуудаа үзчихийж тэр хөлдийгээ уулзах юм шиг. Тийм. Түүнээр бас ингэж явж байгаад яг учрах цэг дээр заавал очиж уулзтай ч юм шиг. Тэгсэн нь илүү бүр
хамтдаач болох юм шиг те нэг жаргалтай. Тэг ингээ ярьсан чинь их гоё догдчихлаа. Харин бүр гэгэлтэй Нэг зүрх харин амар гоё нэг юм гоё юм итгэл найдвартай болчихлоо. Ингээд анхныхаа хэрүүлийг хийснийхаа дараа шаналж манж байгаа өдрөндтэй ёо. Анхны маргаан тэгсний анхны маргааны араас эвлэрж байгаа. Тэгээ уусан би энд харж байгаа ойлгож байна. Тийм ээ. Тэгэл нэг гоё ингээл нэг хүнийг өдөр бүр шинээр таниад байж байгаа гоё их та. Өдөр бүр тэр хүний танилцаа. Тийм. Өдөр бүр тэр хүний гоё сайхныг олж хараад мэдрээл гоё. Тэгэл дурсамжид үртэл ард нь ийм доо явсан. Ард нь ийм доо явчих. Fuck. Амар хүлээгээл. Тэгсэн тэгэл хамтдаа ингээл ууж муусна ингээл жоохон согтож мөгцснаа ингээл хоорондоо ингээл аим гой мэд ярьж бараад. Биенийхээ тэнэг зангуудыг хараад шоолоо. Тэгэл ингээл найзууд танилцуулж манилцуулаад. Тэг ингээл хамтдаа ингээл найзууд ярьж байсан. Энд гэдэг миний бүрээс аим мөрөөдөл үү. Яг ингээд миний иргэн тань манай найзууд бүгдээр дандаа хостой ирдэг гэсэн баггүй дандаа хостой. Ер нь миний иргэн тань бүгдээр хостой. Би ганцаараа хосгүй. Тэг би ингээд тэгж үтгийнсэн гэж миний нэг үнэхээр нэг мөрөөдөл юм байна. Сайн саналаа. Тэг үнэхээр тэгж үзмээр байна. Тэг үнэхээр тэгж үзмээр байна. Тэгэл зүрх. Тэгэл нөгөө хүнийхээ айдаг юмнуудыг ингээд мэдэнгүүтээ тэр айцыг ингээд нөгөө амар биш гэдэг мэдрэмж өгөх юм талцээж байгаа. Тэгэл хамгаалал. Үг үйл бүрээр хамгаалал. Shit юм аа. Тэснэ өөрийн ч мэдлэгөө зарим дургуй юмд нь дагаад дургуй болдог. Тэгэл хамтдаа нэг дургуй хүний хамт муулзаад. Бурган тэр үхэн тэнд тэр хүнийгээс тэр бифтэй болж байгаа. Зөвхөн тэр хүнийг яангууд бодохоор сонсогддог дуунуудтай. Fuck. Тэгэл тийм үнтэй уучлах та. Уучрнаа. Угаасаа уучлаа. Амьдрал баялаг. Энэ үнцэг хэвээр хөөрхөн үнцэг юм. Би их гоё юм. Уг нь айгүй юм тунхаа гахгүй. Гэтэ айгүй бондгор нэг юм Монгол бондгор. Нэг том ногоон өсөж байлаа. Ингээд гойд чичээ. Нэг уйлаа яриад усан урслаа. Би камер наад. Носон ингээ яг нэг ондохгүй ингээд яг нэг бүгд бүнжигнөө октод идэв штэ яг нэг юм. Чиний хол дээр ингээд энэ бүгдтэй чинь зоорлоо. Ингээ хатцсан. Хитэн өдөрч хамарных нь үстэй наа. Тэ нэг хитэн муурныхан үсмэлсэн хайлт орж байгаа. Яа, носны талаар үрдэл айгүй чухалчилтэй. Тэгэл яа, нөгөө хүнийх нь носноос нь үрдэл хөөрхөн харагдав. Хүй. Би яасан гэж боддог заяа. Ингээд хайрыг ингээд нөгөө дурлсныг нүүнийх нь онгоцны хүртэл гоё нэртхийг чихэнд дурлах гэж бодод тийм аа. Яа. Би дээр байжсэн чинь бас ингээд хаас дурлын талаар ингээд хальт ярьцаал ингээд бодол үзсэн байхгүй. Тэгсэн чинь манай нэг найз гэж ингээд сонсчихсан аа. Дээр үед ингээд хаана нь ингээд хаттайхаа сонирхолтой юм. нөгөө ингээд санаа алдсан зүг рүү нь явж дай хийдэг байсан. Гэсэн чинь наад санаа алдталтай. Ямар амар юу вэ? Үлгсэн зүг рүү яана. Нэг өдөр хата нэг сони нэг мөр зүг рүү харчаад доор онгосон нэг гэлээ. Мангар. Өөч одоо гоё ямар юм бэ? Та нараар юу байна да? Тэгтээ гоё шүү. Тэр ямар гөргөр залуу вэ? Ганцаараа гараад кофе авчих. Тэгэл би хүмүүст тэрүүлж чаддаг байхгүй юу? Хүнтэй ингээд тооч хийж чаддаггүй юм байна. Гэдэг. Тэрнүүд ингээд тэр ингээд мэдрэмж ингээд алга болох байж байгаа гэдэг нэг мэдээлэл яасан чинь гид ингээд ухаарсан чинь амар юм хүмүүнтэй ингээд наалтмахаа болцсон байж мэ сонир байх та. Тийм тэгэл амар тэрвэрлтэй л орноос босгосон. Сайхан
хөлрөөд л хамт унтах гоё шүү назаараа л гэж. Би амьд чаддгүй байхгүй. Амар халуун сайн. Чи бас үзег юм шиг найз. Зэгүй. Чаддгаа гэж авч байна. Хваа, үзхаа. Миний сармас бүр юу вэ? Миний сармас дэрвийгүй болохоос шүү дээ. Тэгвэл чиний нас юм уу? Уг миний өөрөө сармас. Beauty Japan сармас нэг. Тийм үү. Гэнэ өнөөдөр Beauty Japan-ээс бэлгээ авсан шүү дээ. Аа. Түүхэн байна. Болж шүү. Татаад ижиж. Тэ миний нүдтэй хамгийн хөөрхөө. Нүд хөмсгтэй л залуу. Миний нүд тэргээд амар юм. Чиний эндээс маш батг гарсан уу? Би гараад байгаа. Миний хас. Минийх одоо би гормоны бахта одоо би удаалт арилахгүй байгаа. Би дэ өчтөр шахацсан юм бам бат. Минийх одоо ингэ гарч байгаа. Тэгээд алгуулсан. Тэгээд тэгтээ улаалтны байгаад байгаа. Би энэ дог сонсоод амар уйлжсэн. Гой үлдээд үнэ байдаг Тэгээ би бүр клаб заяа. Ингээ бүх хүмүүс гарцсан. Тэгээд би яг клабын ханд нөгөө хүмүүс гарсны дараа гинт хөгжмөө хамгууд энэ дог тавьчихгүй юу? Тэгээд гэл амар энэ яг камасг юм болсон. За. Тэгээ би ингээд уйлаад нөгөө хинээс хардаг зүйлстэй. За. Тэгсэн чинь ингээ өөрөө мэдгүй уйлсан. Тэгээ манай нөгөө нэг наам зацаа энэ төр 0 орцоод яг над дээр ингээ ирэхээр bijсэн чинь нэг юм. Чи. Sorry. Би джинс одоо авч идэх үү? Джинс одоо. Хамаар нав юу? Сэтгэл минь хөдөлчлээ. Тэгсэн чинь нэг юм таньдаг нэг амар өндөр нэг хөөрхөн залуу байдаг байхгүй. Тэр ингээ ирснэ. Яасан зүгээр үү гэснэ. За гэснэ ингээ хэлсэн. Тэгээ намайг гэрлээ өрөвч. Яа. Яг тэр яг нэг юм амар юм эмзэг үе дээр ингэж нэг юм хүн ингээд хараад ингэж мэдрээд амж ирж байна. Сонь байх тий. Зориг гаргаад одоо ихэнх хүмүүс ингээд би тэгдэггүй байх тэр. Тий. Ихэнх хүмүүс ингээд зүгээр үйлдэл хийхээсээ шууд ингээд болонгуудаа гол дүр байх ингээд цаанасаа алдангуудаа зүгээр туслах дүр болчихсон шүү дээ. Тэгээд зүгээр хин нэг төрүүлэхийг хүлээгээл өөрөө төрүүлж чадахгүй болохоор тэгэнгүүт ингээд ихэнхэн тэгэж чаддгүй болохоор яг тийм үйлдэл хийж байгаа хүн амар ховор. Амар. Үйлдэл хүчтэй шүү. Тэр залуу тэгэж амар олон хүмүүсийн өмнө ингээд нөлмөс арчсан чинь манай хэд бүр ингээд яг солонгос кино үзэж байгаа юм шиг байсан гэсэн. Тэгээд клабаас гарсан чинь анаа ихчээ гэд намайг чигээдсэн чинь нэг сонир болчих. Ихчээ. Та яагаад ойлцож? Мэддгүүд мэрэгэн сохор. Мэддэгт ирэн сохор миний дөө. Амар хөөрхөн охин шиг байлжсэн аа яг ярьж эхлэхдээ амар их чалж иж энэ. Мэдчихэд ирэхгүй дээ миний дөө. Мэдчихсэн бол юу гэж ойлгох вэ? Гэртэл ойлгох бодно шүү дээ. Чамд харагдуулах гэж байсан юм байл нь. Бэр гидээ. Юм гарч ирсэн. Хүн гэх нэг юм. Хүмүүс ингээл хаана байна гэж асуухтай зүрхэнцэн чинь. Надруу клауд байсан чинь бой дугаар авсан. Тэгээ би бүр мартцсан заяа. Тэгээд угаасаа холбогдоогүй байхгүй юу? Тэгчээд үгүй нэг хэсэг гэсэн. Тэгчээд би нөгөө гадаа алхчихсан чинь миний утгаар нэг дугаар залгах чи. Тэгснэ сайн уу би нөгөө нэг дээр дугаар ч авсан бой яана маяа гэж. Тэгэхээр заамаа гэжсэн чинь би ингээд өөртөө ч уулзнаас хойш миний зүүн хавраг амар өвдөд байгаа гэдэгсэн. Би яана би чамайг зогт юм уу гэж бидсэн байхгүй юу тэгсэн чинь үгүй өөрөө миний зүрхийг холгаалаад аваа гэсэн. Зүүн хавраг нь өвдөд ижиж байна. Ядаж нөхлөт байна ч юм уу. Арай өөрөөр хэлхээс юм болоо. Тэгэхээр яана тийм үү за би завгүй энэ дараа ярих. Зүрх холгаалаа явчихчаа гэсэн чи мөнгөө л авна да. Хэдийг өхөө. Чи ламбард биш шүү. Амар 8-т гараад байж чинь. Алууны алдсан. Хайсаны хай. Хохин Бенджамин. Хин чамаа хаяад яваад гэсэн. Тэр чинь клаб авч явдаг шүү дээ хичээндээ.
Тэр зүрхээ хайж явдаг юм. Ухаан сум миний дөө. Нэр ямар гоё үгүй тий. Юу? Төгсөө. Нүгсээ. Бэлгүүнтэй юм ярьж байна. Чи ямар их хөдөлж ярьдаг юм бэ ёо гэнэ. Ард. Тавтаргүй. Шүүж арих юм уу? Хитэн цаг болоод. Арх би өнөөдөр уучих. Би ганцаар. Энэ ханаас орж ирсэн үү? Мэдгүй цус. Чи одоо мэрэгжлийн хяналт. Батар тийм. Үгүй амар уддаг юм байдаг шүү дээ. 30 минут сар. Бага. Тэр нэг юу шиг. Ихтэй та ирэхийг уухгүй. Ариг таныг уугаад байгаа юм шүү. Нэг Тийм хүүхд. би чамаагүй. Facebook дээр нэг юм хүүхдийн бичлэг байгаа байхгүй юу? Тэсний ихтэй. Үгүй ахаач өглөө. Та ирэхийг уухгүй. Ариг таныг уугаад байгаа юм шүү. Аригнаас гарах гээд байгаа юм. Үгүй гэтээ хүн ууж болно. Үгүй. Хүн ууж болно гэтээ хүн өөрийнхөө биед орж байгаа зүйлийг контролдо сурах хэрэгтэй байхгүй юу? Ой тэ байлаа шүү дээ. Тийм. Чи гараал аваад ирээч дээ. Гэтээ би авчлаа. Кофе юм. Үгүй арх биш жин. Жин сода миний сонголт. Чи гараал энэ хажууд байгаа шүү дээ. Ганцаараа явж байгаа. Яа. Ачаа энэ одоо чи Чи ингээд ганцаатаас айд. яг өөрийн үдшилтэд очиод идэм юм шүү дээ. Тийм. Үдшилэг. Ивент хийсэгч. Тэгтээ чи гэртээ ганцаараа л хондог үстэй. Штэ. Сигар гэж бодсон шүү. Хөө энэ нөгөө влог маань бичигдээд байгаа байхгүй юу? Болооч юм даа. Хилжсэн хүн нэг өмнөх влогоос хайвал байгаа. Ууса нэг л өнгөрсөн. Одоо юу цаа? Одоо ч хаач тийсэн. Кофе шоп уу? Юудаас авах бол их шүүрээр шүүрээр. Эсвэл энэ GSS зүгээр нэг Чин GSS 4500 ганц американ. Мөстөө өгдөө шүү. Юу маягтай юм гэж тоо. GS үрд тавсан. Яг гараад энэ урдлын перл тавс тоо. Тэрний нэг давхар. Энэ орж байгаа асууж байгаа юм даа. Надад нэг кофе авчираа. Ямар 4500 юм. Хамаагүй. Боломжтой орой. Тэмнэ турцаа айгу гоё аваад байгаа байхгүй юу? Оо миний хамрыг араа. Нэ амарч бандгаар шүү. Тэг би ингэдэг юм хамраа амар том ам гэж боддог байж байгаа. Эсвэл за энэ жижирүүлэл гэж хэлсэн аа. Ингэж жижирүүлчих юм бол ингэ миний ингэ нүүрний баластик чир алдагдаа би нэг бяцдаг шиг юм болж юм санагдав. Нэг л их хатар үлдэх юм шүү. Тий харин нэг юм хацар. Тий амар том. Тэг би яалч Монгол юм байгаа байхгүй юу? Нэг хацар нэг жорвоос уурах хоёр үлдээ. Тий тэгэнгүүт ингэ гадаа дээр авахлаар хятадуу гэдэг өөдөөс хятадаар яриа. Тэгэнгүүт үгүй би чинийх. Хойны. Бид би чад хайртай. Гэ зүгээр нэг тиймэрхүү юм байх байлгүй дээ. Үстэй. Эмэгтэй хүн байла хоёр нутаггүй гэж. Юутай үнэгүй. Хүн зүгээр ингээд лавт чи хаанах их вэ гэдгсэн. Би ч нэг шүү дээ. Нихаа. бидний За. За юу вэ? Влог хийжээс ууч. Влог ч огтод боллоо. Hey. Hi Marla vlog. Vlog number 2. үгүй архины байгуулгын картаар. Чарх уухгүй юм уу? Хөөе байгууллагын картаас чи өөр юм авчлах юм уу? 500 кам. Арх ууч мансуур согтуур авч. Хүний нутаас ирсэн би ч. Ажилгүй бэ тий? Хүний нутаас ирсэн би ч өөрийн нутагт орлого оруулах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Хүний нутагт хамгийн үнэтэй цай. Тийм хамгийн юм. 4500 кофе ч гэсэн. Хамаг сайн сайхныг нь амандаа хийчихсэн харагдсан шүү дээ. Хаа газар үнэтэй ресторанаар л яваад байт. Тийм. Тэрийг ач бас байгууллагын картаар л хийдэг баг таа. Үгүй битүүч сая ихлээд хайр дурал ярьж мэрж амар гүн би барсаа уйлан гал алтлаа. Хоёр гол дүр нь энд завгүй хаач. Тэгэл
Сайттай амар ингэ нэг юм хайрмаар ярьсан чинь би бүр аим хав халуун болчихлоо би бүр. Ингээд нөгөө цус дүүс. Тий, аим халуун болчихлоо би бүр аим өөрийгөө гайхаад байна. Би бүр өөрийгөө гайхаад байна. Яа, цаг хэд болж байгаа юм бол. За чи уцаа цэнэцэн.